За өнөөдөр миний амьдралын нөлөөсөн бас нэг юм чухал номын талаар ярилцчихна. Энэ зөвхөн миний амьдрал биш энэ дэлхийн нөлөөсөн 100 хүний дотор багтсан байгаа. Энэ хохч нь 2015 онд дэлхийн нөлөөсөн 100 хүний дотор багтсан юм Япон эмэгтэй. Одоо 1000 гарын төмөр энэ ном нь хавлагдаад дэлхийн одоо 40-од орны хэдэн жилийн өмнө 40-од орно гэсэн одоо чухам дэлхийн дийлэнх улс орны хил дээр хавлагдаж ингэж хүмүүсийн амьдралын нөлөөсөн. Тэгээд энэ номонд бол одоо тийм маш чухал зүйлийг ярьсан үг бол тийм биш ээ. Бид нэр өдөр тусам хийж байгаа хүн болгоно. Нийсэн хүйс ялахгүй, нас ялахгүй тийм юу ихтэй жирэг гэр чивэрлэх дийл аргын талаар бичсэн. А тэгсэн мөртлөө ерөөсөн маш гайхамшигтай гэдэг ч юм хүмүүс амьдралыг нөлөөлж чадна. Би энэ номыг 2-3 жилийн өмнө 2-3 удаа уншсан. А өчигдөр бол тэ жирэг 7 цаг зарч болж байгаад нэг амсгахаар сонсоод дахиад дууссан. Үнэхээр сонсогдсон үнэхээр хүнд яш хүчээ болгодог. Тим ном. Ерөөсөө л биш та. Гэр чивэрлэх арга байхгүй. Тэгээд л гэрэн чивэрлээд дуусгах юм бол амьдрал чинь байна шүү дээ. Бүр жижиг шиг өөрчлөгдөн гэж байгаа. Үнэхээр өөрчлөгддөг юм байгаа. Тэгэхээр нэг Коммари гэж нэр нь бастай жирэг. 30-аад настай Япон эмэгтэй хүн дэлхийг нөлөөсөн хүний дотор багтана, 100 хүний дотор багтана гэж их үнэхээр сэтгэлдэшгүй явдал л да. Тэгэхээр бид нар бол ерөөсөө чивэрлэх энэ төрөд бол жаахан тийм байдгийг шүү дээ. Дур муутай. Үүжилдэг юм да. Ягаад ийм байдал бид нар юм чивэрлэх дургу байна вэ гэж ирвэ шүү дээ. Тэр чивэрлэх аргыг мэдгүй байх талбартай байхгүй юу? Тэр чивэрлэх аргыг нутаж ирэн Коммари жагаа өгсөн байна. Тэгэхээр дүгнэлтээс нь хэлэх юм бол тэрний өгтөж ир хаях явдалж байгаа. Гэр чивэрлэнэ гэдэг бол юм хаях юм. Тэгэхээр тэр юм яаж хаях вэ? Тэр хаях арга тэрний тэр чухал чанарыг тэгээд тэрнийх нь бүр ерөөсө хайр сэтгэл гүн хонох үндэслэлийг хүртэл гаргах гэж байгаа. Коммари бол ерөөсөн бүр баргал төрхөөсөн ба шүү дээ. Өөрөөр бичсэн номон дээр бол тийм чивэрлэх, дэглэх тийм сонирхолтой байсан гэдэг байгаа. 5 наснаасаа ихтэй тэр гэр бүлийн сэтгэл хөдлөлийг уншаад сонирхоод хэрхэн одоо чивэрлэх үү гэдэг юм аа. Хэрхэн аятдагтай байхгүй гэдэл. Тэгээд баг сургуульд орохдоо жиргэл ерөөсөн анги дотор ерөөсөн тэр ангийнхаа болтож ир чивэрлэх ажлын өөрөө сайн дураасаа дааж авч ирсэн гэдэг юм л да. Хинч тэр ажил хийгээгүй мань хүн болтож ир шууд би энэ ажлыг хийнэ гэдэг. Дунд сургуульд ороод ерөөсөн бүр мэрэгжлийн одоо чивэрлэгч чивэрлэх ажил тэр хийгээд дэглэх ажил хийгээд 19 наснд компани байгуулад энэ чивэрлэх талаар зөвлөгөө өгдөг бол явчихсан. За тэгэхээр гэр чивэрлэхтэй жиргэл одоо юм дэглэнэхтэй жиргэл их төвхтэй маш яршигтай юм ярьж явах хаа гэж бодож иж магадгүй юм бол та. Тэр тийм юм биш юм. Гэрийг одоо байн өдөр тусам сайхан чивэрлээд чивэрхэн байгаач гэж хэлж ийн үг бол бас тийм биш ээ. Яг энэ эсрэгээр энэ. Гэрийг ерөөсөө нэг л одоо чивэрлэн тэгээд дахиад ерөөсөн чивэрлэхгүй. Өдөр тусам чивэрлэх явдал байхгүй. Арга нь болтой жирэг маш товчхон амархан. Тийм төвхтэй юм байхгүй. Тэгээд амьдралын зорилго бол ерөөсөө гэр чивэрлэхийн төлөө биш. Юм дэглэхийн төлөө биш. Чивэрлэнэ гэхдээ жиргэл энэ бол бидний амьдралын зорилго биш. Гэр чивэрлэх маань бас гэр чивэрлэхийн төлөө биш. Гэр чивэрлээд дууснаа дараа амьдрал өөрчлөгдөнө. Амьдралж эхэлнэ. Гэр чивэрлснээ дараа амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэдэг ресет хийж гинэ гэж хэлж байгаа. Ресет гэдэг нь юу вэ жирэг. Бид нараа нь юу шүү дээ. Гар утас компьютер энэ төр ингээд нэлээд олон хоногтой жир ингээд дотор нь янз бүрийн юм уу төр дүүрээд янз бүрийн юм татаж аваад маш их юм хурааж хадгалаад тэгээд наадах чирээсээ хөндрөөд хурдан удаан болоод гэдэг ч юм уу гачаад тийм болчихдгийг шүү дээ. Тэр олон хоногийн турш ингээд дарагдсан, гэрд чуулсан тэр юмуудыг хураад чивэрснээ дараа болохтой жир амьдрал чинь настай жир чоо шинээр эхэлнэ. Эхлээд чагаан чаас болно гэсэн үг л дээ. Шин чаас болно. Тэн дээр дахиж юм бичиж эхэлнэ гэсэн үг. Энэ шинээр эхлэх шаардлага байхгүй гэж бодож байгаа ч гэсэн сэтгэл чинь сэргэмнэж байгаа шүү дээ. Имийг чивэрлээд дэглээд дуснаа дараа гэрэн гэрэлтэй болно. Сэтгэл сэрэг. Тэгэхээр гэрээ чивэрлэх үндсэн арга нуттай жир юу вэ жирэг. Сая хэлсэн хаях гэж хэлсэн. Энэ юунаас сэргэж ийн хөхтэй жирэг ребаунд гэсэн юм байна. Ребаунд гэдэг нь бучин гэсэн үг л дээ. Одоо энийг хүмүүс сайн мэдж байгаа шүү дээ. Тураах одоо янз бүрийн аргыг хэрэглээд ингээд жин гацдаа тураад эхэлдэг тий. Тэгээд хэдэн сар юм уу нэг ганц жил эртээ чармыгаад ингээд турчдаг. Тэрнийхэн дараа дахиад нөгөө бочоод амьдралд орохдоо жир бочоод таргалцдаг байдаг шүү дээ. Тэр ялтаа жир ребаунд хийж ийнэ гэдэг. Юм өстой жир бочоод хуучин хувьд орчдөг. Тэгэхээр ямын хураагаад чивэрлээд ихэд хорохгүй дахиад нөгөө юмнууд чинь бочоод л гарч ирээд энэ тэнд хөглөрөөд хуучин байдалд орчдөг. За энэ болтой жир ребаунд хийж ийнэ гэж байна. Тэгэхээр ийм үжигдэл үүсэхгүй. Нэг чивэрлээд ерөөсөн дуусна. Өдөр болгон чивэрлэхгүй, 7 хоног болгон чивэрлэхгүй учраас. Юмуд хаян жаа. Хайчтай жирэг тэр чинь ребаунд хийх асуудал байхгүй шүү дээ. Тэр хогийн саваас бочоод ч юм уу эсвэл хог ачх машин тагаа явчихсан юмыг эсвэл гал руу хийгээч таачсан юмыг тэр болтой жирэг бочиж ребаунд хийх асуудал байхгүй шүү дээ. Тэгэхээр гэр чивэрхэн байна гэсэн. Тэгэхээр энэ болтой жирэг
Гайхамшигны эндэн байх юм л да. Бид нар гэр чивэрлэгтэй жирэг юм шүүрдэн хогтоосын арчин тэгээд бучаагаад тутаж жирэг хайрч саунд хийгээд баглаад тавина. Тэгээд устай жирэг хэрвээ хийж болохгүй шинээр авдар хоргаваад тань дотор юм сайхан диглээд хураагаад ингээд тавина гэж. Энэ устай жирэг уламжлалт арга. Улс үндэстэн болгон бүгд энэ аргыг хэрэгжилж байгаа шүү дээ. Юм хайрлах хэрэгтэй, хямдах хэрэгтэй. Тэгээд заахан хогтоос болохгүй тэгээд орхоо шавж нийтгэдэггүй тэгээд таантаж гэсэн хийгээд тэгээд заахан хураагаад боогоод баглаад ингээд бачаагаад ийшин тийшин чихээд нэг зүгээр бол тэгээд тавина шүү дээ. Тэгээд энэ аргыг чинь бид нар хэрэгжилж ирсэн байхгүй юу? Тэгтээ жиргэл энэ чинь шал эсрэг гэдэг юмудаа хайших хэрэгтэй гэж байгаа юм жаа. Тэгээ энэ бол хүнд ухаарж. Тэгээд гайхамшиг нь хаана байна вэ гэдэг яг энд байгаа юм л да. Тэр имиж хайших хэрэгтэй юм байна шүү дээ. Энэ гэгэрл байхгүй юу? Ингээ гэгэрч нэг өдөр. Тийм учраас энэ дэлхийгэрэн бүр одоо бүүн болж ингэж байгаа шүү дээ. Бүгд тутаж жирэг энийг тутаж жирэг хэрэгжүүлж ингэж явах. Гэнт ухаарад гэр чивэрлэнэ гэж юм хайх хэвдэл байсан юм байна гэх. Тэгээд нөлөөлөгдөд нэг 1000 гаруй том хөвдөгдөд нэг 15 он болтой жирэг дэлхийг нөлөөсөн 100 метроор авчиж байгаа юм да энэ чинь. Миний хувьд ч ялгаа байхгүй шүү дээ. Би бүр багасаа гадаадын улс орнд ингээд амьдраад байр энэ төр хөслөлд явна. Тэр өөрийн гэсэн байр энэ төр хөдөлж авч чадахгүй шүү дээ. Жолоо болохоос гадна угаасаа мөнгө бас байхгүй учраас. Тэгэхээр айлын хажуу өрөөнд хүртэл амьдарч яасан. Байндах нь нүүн нэг гажир нэг жил ч юм уу гэрээнд босон 2 жил ч юм уу эсвэл төлрийн төлж чадахгүй хөвгдөө гардаг ч юм уу ийм байдлуудаар ингээ олон жил амьдэрсэн. Тэр үед тултай жиргэн хаяа нэгдэг олгот явахт мэдгүй юу л байна тэр юм боогоо тайрсан тэгээд нэг нүүнхтэй жиргэчнээ их хайрч байгаа юм болж байгаа юм. Тэгээд нэг айлын нэг жижиг өрөөмөрөө суунхтэй жиргэж нэг юм чин багтахгүй хөл тавих гэж байхгүй. Тийм учраас юу ч хаяхгүй тэгээд олон жилийн турш эндээс танд жижиг өрөөнд тэгээд тэр юм дотор ачаа бараан дотор юм дотор амьдарч ийсэн. Дараа нь Японд ирээд босод ялгаа байхгүй ихний хэдэн жилдээ жиргэн нүүнхэд гэр нүүсэн. Хөстөө давж авахаар тийм жижиг биш гэсэн тэр юм уу чин дүүрчих юм бол да. Юм ерөөсө хайж чадахгүй. Тэгээ сүүлд нь устай жирэг нэг асрын өрөөнд хөдөлж аваад амьдрах болсон. Тэрнээс жижиг үнэтэй томын автай жирэг хөдөлж авч чадахгүй юм жижигхэн өөрөө хөдөлж авсан учраас тэн дотор юмнууд дүүрээд гэр бүлээр амьдрах болсон ч ирсэн багтахгүй. Тэгээ бүх оюун ухаанаа шахаад тэр гэрд юм багтаах. Тэгээ дундуур нь алхаад амьдрах ийм оронжоо бодолж байгаа юм л да. Тэр үе хүртэл энэ номыг уншаагүй байсан. Одоо тэгээд тэр асрын жижиг өрөөнөөс нүгэд одоо жоохон гайгүй тэгээд жээл мэл авч байгаад нэг ховийн орон сууч руу орох гэж байгаа л да. Тэгэхээр одоо энэ номыг дахиад уншиж байгаа тийм учиртай. Тэгэхээр энэ нь бол тэгээд хуучнаас арай жоохон том гэсэн ч гэсэн хэрэгтэй хэрэггүй юмудыг одоо энэ шинэ байрлал нүүж оруулахгүй гэсэн юм төлөвлөгөө байгаа. Тэгтээ чинь юм хайшгаа болох уу гэдэг асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бол хаях чаг гэж байгаа юм да. Одоо бол биш та. Юм олширсан чаг. Юм болохтой зэрэг олширсан чаг. Хэмжээ дамжаагүй их юм ачаад хэмжээ дамжаагүй юм айлуулах нь чуглаад. Тэгэхээр хуучин бол ийм чөөхөн байсан. Түүд чуглуулж исэн үе энэ гэдэг байгаа шүү дээ. Тэр баларшны үе. Тэрнээс хашаа гэсэн дийлэн одоо юм их ховор юм хайж болох ямар нэг юм олдвол тэрэ чуглуулж явах хэрэгтэй. Аль нэг өдөр хэрэг болж магадгүй гэдэг. Тэгэхээр хүмүүсүүд юм хурааж хадгалах дуртай. Юм хаях дург. Юм хаях юм бол юм алдах дургуугаад урд нэгэд байсан шүү дээ. Тийм төрлийн одоо баяс сохор хүмүүсэр байдаг. Алдах дург. Юм хайжин гэж өөрөөс юм алдагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр юм биш үү? Одоо бол шүү дээ. Тэг юмыг хаяхаас ирсэн айсан хэрэг баг. Үнэхээр юм байхгүй бол гарч яваад дэлгүүрээс судалдаад авах болно. Эсвэл заавал тийм юм хэрэглэх тийм шаардлага байхгүй байж болно гэдэг шүү дээ. Заавал тийм хувцас юм уу? Тийм юм хэрэглэхгүй ч амьдрал болох учраас. Аль нэг өдөр хэрэгтэй байж магадгүй тэр юм хурааж хадгалах нь хэрэггүй нэ. Тэгтээ зэрэг оронжоо гараад ирнэ. Тэгэхээр оронжоо нь маш чухал. Бид нар устай зэрэг тэр юм бидэнд хэрэг болохоос илүү бидэнд тэр юмыг тавих тэр оронжоо бидэнд хэрэгтэй. Гэр саруул уудан байх. Дотор нь алхаад явж болж яадаг тийм үү. Чөлөөтэй агаар амьсгаж иж болдог. Нүд бүглэхгүй арай жоохон жайтыг харж явах тэр эрүүл мэндэд тустай амьдрахад сайхан орчин бүр. Энэ нь устай зэрэг хүнд жаргалыг авчирна. Хүнийг эрүүл байлгана. Тэр юмнаас илүү бидэнд эрүүл амьдрах орчин хэрэгтэй. Тэгээ юм нь олшихтай зэрэг тэр нь одоо Японд бол тэр тусмаа Японд бол биш та. Далай дээр байдаг учраас маш нойтон чийлдэг. Юмуд устай доороо хөгчирж идэг. Тэгээ бас янз бүрийн горхоо шавж илүү учраас одоо горхоотойгоо одоо хөгжирх үнэр орох. Энэ бол аимшигтай. Тийм учраас тэр хэрэгтэй хэрэггүй юмнууд хэдэн сар хэдэн жил байхаар тэр ерөөсөө эрүүл мэнд маш хортой болж ирж байгаа юм да. Тэрийг ерөөсөө хаях нь бол маш чухал. Тэгэхээр бид нар бол бас ийм ойлголтод байгаа л да. 3 жил хэрэглээгүй юм бол дахиад амьдрал хэрэг болохгүй юм аа гэдэг. Яг үндэ хатах хэлэх юм бол 1 жил хэрэглээгүй юм. 1 жил өмсөөгөө хувцас, өвдөнч өмсөнгөө, жонч өмсөнгөө хувцас бол дараа жил өмсөхгүй юм шиг байна. Тэгэхээр 3 жил хэрэглээгүй юм бол ерөөсөө ямар ч хэрэггүй. Тэр ивэл тэр чихэр надад хай шийдвэрж байна. Тэгэхээр энэ хэний
Коммари гэдэг энэ эмхтэй арга нь юу гэхтэй чирэг энэ жилээр хэмжих юм биш. Энэ жилээр хэмжих нь бид нарын ойлгож байна. Токимаки гэдэг юм хэмжинэ нэ. Тэр нь юу гэхтэй чирэг барьж үжээд өргөж үжээд гараараа тэмтэрж яагаад шууд мэдрэмжээр энэ юу гэхтэй чирэг догдлохыг хэлж байгаа юм шиг байгаа маа. Энэ нь сэтгэл догдлолтой төстэй зүйл юм шиг байгаа. Тэгээд тэрийг барьж үтсэн тэр ах шин тустай чирэг. Энэ хэрэгтэй юм аа гэдэг ч юм уу. Би энд хайр сэтгэлтэй яг гэж үжих юм бол тэрийг үлдээж болно гэж байна. Тэрөө барьж үжээд энэ ямар ч токимаки биш бололоо тэр шууд хайшийдвар. Тэгэхээр тэр шууд мэдрэмжтэй толгоорлно гэж байгаа л да. Тэр нь бас их чухал. Тэгэхээр шууд үжээд барьж үжээд энэ үнэхээр надад хэрэгтэй байна. Би энэ хайж болохгүй гэдэг тухайд бодож байгаа бололоо. Тэрийг үлдээнэ юм л да. Эний барьж үжигтэй жирнэ жоохон сонин сэтгэлтэй. Би энийг өмсөөгүй гэдэг чинь, би энийг хэрэглээгүй гэдэг ч юм уу. Эсвэл энэ нэг жоохон сониндоо гэдэг гайхаа яглаар ийм юм байдаг үлээгээд. Тийм болвол тэр ерөөсөн шууд нүдж одоо хаях юм чагсаалтанд оруулна. Тэр хүмүүсийн өгсөн тийм нэг болиг дурсгалын зүйл төрсэн хэрэггүй л гэж юм л да. Тэр амьдрал чи хэрэг болохгүй бол тийм шинээрэн байсан ч гэсэн тэр хайж болно гэдэг. Ягаад гэвэл хүн өөртөө өгсөн болиг тэр гол нь сэтгэлээ илэрхийл тэр юм өгч байгаа шүү дээ. Сэтгэлийн хүлээж авсан гэж сэтгэлийн хүндлэл болно. Тэр хүнээ өгсөн тэр амьдрал ямар ч хэрэггүй тийм болиг дурсгал шиг юмнууд бол одоо хэрэг байхгүй. Тэрийг хайж болно. Тэгээ үжигтэй жиргэн бүх юмыг хаях нь байна шүү дээ. Шинэ юм ч гэсэн хамаагүй хайж бол нэр хэрэггүй юм болов. Тэгэхээр манай нөхдөл тустай жирэг юм хөдөлж авах хайрчгийн хүртэл хаяхгүй. Ууцын хүртэл хаяхгүй байдаг. Тэгээ гэр нь одоо хогоор дүрж байгаа байхгүй. Тэгэхээр юм хөдөлтөд авах юм бол шууд хайрчгийг хаяад, боодол баглагыг хаяад тэрнээ тэр тайлбар бичиг энэ төр шүү дээ дагаж ирсэн. Тэд нар ч гэсэн хэрэггүй гэж байна л да. Батгаатай хугацааны бичиг ч гэсэн хэрэг байхгүй. Тим юмнуудыг бүгдийг одоо хайвал таарна. Шуудангаар одоо янз бүрийн танилцуулга манилчулга, реклам сурталчилгааны юмнууд орж ирж байдаг. Тэр нээж үжиж чирэггүй тэр чихэр надад хаях хэрэгтэй. Энэ ном бичгүүд ч гэсэн ер нь хэрэггүй гэж байгаа л да. Ном бол ерөөс уншаад толгойдоо хийгээ авчих учраас тэр байлгаад хэрэг байхгүй. Эсвэл уншаагүйгээр ямар нэгэн ном хөдөлж чад аль нэг өдөр уншина гэж тавьчихсан байна. Тим өдөр хижээч ирэхгүй аль нэг өдөр унших чагаа ирэхгүй учраас тэр хадгалаад хэрэггүй гэж. Би бол бас тэр урд нь хятад хэлнэр дээр жужаан номууд хөдөлж аваад аль нэг өдөр уншнаа хадгалж яасан. Тийм ерөөсөө хижиж уншиж байгаагүй шүү дээ. Тийм учраас тэр номуудыг бүгдийг хайшсан юм байна. Монгол номын хөтөж бараад тэмтгэрээ үлдсэн чинь болохтой зэрэг бас үнэхээр токимаки болгож ирсэн тий. Тэр нь бас үлдээчихсэн юм байна. Үндэсний хайр сэтгэл гэдэг юм байна. Номод очрох гэж ажиллахгүй учраас. Тэгэхээр шинээр бол болохын тэр ном бичиг хөдөлж авахгүй байгаа. Компьютероос татаж авч байгаа файл хэлбэрээр хадгалж авч байгаа байхгүй юу. Тим номын сангаар, интернет номын сангаар ном өнтер уншиж байгаа, сонсож байгаа. Тэгэхээр одоо би одоо ном их ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхөр аягүй гэрээр дүр ном байгаа гэж хүмүүс бодож иж магадгүй. Үндэ дүр ямар ч ном байхгүй. Японд Улаанбаатар зэрэгтэй бүх ном онтон дарахч хайрсан. Ягаад гэвэл тэр чинь нийслэн онгоцоор тэр хүнд тийм олон хэдэн зуун мянган ном байж өөрөлд хийхгүй ш. Жардал ихтэй учраас. Тэгээд ч гэсэн нэг гашхдахгүй байна шүү дээ. Одоо тэгээд би энэ интернетээс төрөл бүрийн номууд татаж аваад уншаад судлаад ажил явж болж л байгаа. Тэгээ энэ хаях юм гинэ. Энэ хаях арга. Тэгэхээр зүгээр хайж бас болох юм биш л дээ. Энэ талархал илэрхийлэх хэрэгтэй. Одоо чинь өмсөжөөс хувцас хаягтай зэрэг бол одоо нэмэ хүйтэнд одоо архаас хамгаалсан, нарны шартгаас хамгаалсан. Ингээд өөр чинь ингээд өмс эдэлжсэнд одоо баярлалаа талархлаа гэсэн үг хэлээд тэгээ хайна. Тэгэхээр энэ Япон хүн бол юм болгон сүнстэй гэж үздэг. Тэгэхээр мөн тэр уламжил тулгуурлаад байна. Коммари бол бас тэр бүх юмд ерөөсөн талархлыг үгэлдэг. Амтай юм шиг харчаадаг. Тийм байдлаар одоо номон бичсэн. Тийм байдлаар хичээлэн жаадаг юм байгаа юм. Тэр нь бас их таалагдж байгаа шүү дээ. Өөрсдөө ингээ хэрглэжсэн, эдэлжсэн юм гэдэг шууд хогийн суврын шидэд оруулчих болох юм биш. Хаях үедээ бас одоо баярлал талархсан хадаад ингэж хайж яадаг. Тэгээд энэ хайжийн гэдэг нь гэдэргэн тэр юмыг одоо хөндлөж хайрлж яана гэдэг. Энэ санааг гаргасан байгаа. Юмыг устдаж ирэх хэрэглэхгүй тэр чихэр нь одоо боогоод хайрч савнд хийгээ тавьчих юм бол гэдэргэн тэрийг хайрлахгүй байна. Тэгээ орхичсан байна. Үл хөндлөх. Тэнд устдаж ирнэт ч хөвчрөөд муучжаадаг, живэрж яадаг, орхоо шавжаад идэгж яадаг, хуучрд даргаж яадаг. Тиймээс тэрийг хайрлахгүй байна гэсэн үг. Тэгээ жинхэнэ хайрлана гэдэг чинь устдаж ирэх тэрийг хаях юм байна. Хайжийн гэснээр тэрийг хайрлаж. Ягаад өгдөж ирэх тэр ном бичгүүдийн хаягтай жирэг наатгаж аваачаа боловсруулаад тахад шин чаас болгоод бидлүүлж байгаа шүү дээ. Тэр хувцсуудыг аваач хайна гэдэг чинь тэр хувцсуудыг чинь авч яваад тахад хувцсуудын хаягтай жирэг хүмүүс ирээд үжээд наатгаж аваад хэрэглэж болохыг хэрэглээд угааж арчаад хэрэглэж болохгүйн тахад шинээр материал болгоод өөртөө хувцс идэх юм уу тэгж ашигладаг гэдэг юм л да. Эсвэл ядуу гочронгой улс орнуудад юм уу ард түмний хандуулдаг юм уу. Тэр чалгаан бараа хэрэглэхэн болсон өвдөрсөн чалгаан бараа тэр бүр хэрэг байхгүй. Тэр бүгдийг хаях хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр тэрийг ч гэсэн дахиад хэрэгжилж байгаа шүү дээ. Энэ нь бол тэр юмны жинхэнэ үн чанартай болгож байгаа. Тэр юмд үжүүлж байгаа хайр хөндлөлөг ингэж ярьсан байна. Энэ бол би бол санаад нэгтэй байж байгаа. Гэхдээ жирэг чинь одоо өөрийнхөө хууч хувцас ч юм уу өөрийн одоо
хэрэггүй юмуудыг тэгвэл хүнд бэлгэлүүл одоо чинь болчих юм биш үү гэж одоо бодож байгаа хаа. Тэр коммари бол тэр шал дэмий гэж юм л да. Хэрэг байхгүй. Одоо чинь өөрийнхөө өмсөжсэн хувцсан багдах ч юм уу, хуучирдах ч юм уу, өөр таалахгүй болтой зэрэг дүүнэрдээ өгдөг ч юм уу. Энэ бол хэрэг байхгүй. Гэтэргэн дахиад тэр хүнд хог болж дуус. Тэр хүнд тэгээд л ерөөсөө хайшгал хайрын шиг санагдаад тэгээд садан төрөл ч юм уу, ээж авдаа ч юм уу өгдөг. Тэр нар нь бас тэр чинь тэгж хэрэглэхгүй шүү дээ. Одоо чинь ягаад өгдөг юм илүүгч байгаа байхгүй юу? Юмар гачаадаа тутахгүй юм илүүгч байгаа учраас. Тэр заавал тэг нэг хүний хуучин юм өмсөд хэрэглээд байхгүйчсэн болгож байгаа. Тэр хүн өөрөө дуртай юм шин юм яваад өмсөж эдэлж хэрэглэж болно. Хэрвээ тэрийг туслая гэж байгаа юм бол тэрэнд мөнгө жосоор нь шууд туслаад жаа нэг шинэ хувцас авч өмсөж чи гэсэн. Тэр хуучин юм шахаж өгөхгүй. Тэгж өгөх юм бол дараагийн хүн дараагийн айл одоо хог яваа болох. Ийм л зүйлээс гэтрэхгүй. Юмыг хаяхад тусна хэдэн жижиг аргууд байгаа. Жишээ нь юм хаяна гэдгийг өстэй зэрэг мэддэгдэж босхгүй л гэдээ байна л да. Гэр бүлийнхээ хүмүүсийн юмнуудыг хэрэггүй хооч юмэр хаяхад. Энийг ч хаячихгүй тэр хэрэггүй хайж босхгүй гэдэг. Баахан тайлбар хийх учраас хаявал тэгээд ерөөсөн шууд дугай одоо тэгээд хаях юмуудын бүгд хаяа чивэрлчих гэнүүл дээр. Гэхдээ хамгийн сайн хүний юм хаяхгүй дээр гэж байгаа л да. Яг их төвхтэй учраас суулд нь гомдлооч байна. Гэтэ зэрэг өөрийнхөө юмс ихтэй хаяна гэр бүлд үлгэрч явуулаад. За би юмудаа ингэж хайж эхэлж байна гэдэг. Гэтэ зэрэг тус хүмүүс ч гэсэн дургаад өөрийнхөө юм хайж чөөхөлж эхэлнэ. Тэгвэл тэр өөрөө тэр ажилтнаа дайтлуудад оролцох хүлээвэл болчихно гэж жил байна л да. Тэр бас зөв юм шиг байгаа юм. Тэгээд гэр дотроо мөлтөй зэрэг бас нэг хайрчих юм хайдаг хайрчих гэх том хайрч гэрийнхэн төв гол тавьчихад тэр лөө болтой хэрэггүй юм да шидэд оруулахаар. Тэгээд тэргэн болтой зэрэг хэд хоног 7 хоног ч юм уу байлгана. Тэгээд тэн дотроос хэрвээ үнэхээр хаях дургуул бучгаад авч болно. Хэрвээ 7 хоног тэн дотор хаях юмны хайршин дотор байж хад хинч тэрийг бучаж авахгүй бол тэр ямар ч асуудал байхгүй хайж болно гэсэн үг шүү дээ. Ийм байдлаар хайна. Тэгэхээр энэ гэр чивэрлэгтээ идэх гэдэг бол бас их сонин гэдэг нэндээс ажиглаж байлаа л да. Мэдгүй бол басгүй гэх. Тэгээ энэ ягаад энэ Япон бол шүү дээ. Эмэгтэйчүүд нь их хөвчлэн гэр бүл болсоор гэр бүлийн ажиллаа хийгээд гэртэн байдаг байхгүй юу. Тэгээ мэрэгжлийн одоо гэр бүлийн бүсгүйх гэсэн одоо юм нэртэй. Ягаад өгтэй жир 2 3 хүүхэд тэр одоо төрөнд тэд нарын сургууль мургуулд хөргөн бос нь хоол унд хийн энтергээ тэр чинь нэг хүн гэртэн байхгүй бол дийлэхгүй ажил байхгүй Японы нийгэмд. Тэгээ энэ бас их нийгэмд их чухалчсан. Өнөөдрийн Японы хөгжил дэвшилтэй бас холбогдолтой тийм нэгэн хэлвэрч байж магадгүй юм л да. Өн юу хэлэх гээд нөхтэй жирэг Япон эмхтэй бол гэр чивэрлэхтэн сайн гэсэн үг жаа. Өөрөөр мэрэгжлийн учраас. Гисэн ч гэсэн байж шүү дээ. Энэ чивэрлэх харах мэдгүй байна гэсэн үг. Коммаригийн энэ чивэрлэх харж болтож зэрэг дийлэх хүн мэдгүй учраас мөн миний саяын ярьсан миний ховын амьдралтай адилхан тэд нар ч гэсэн гэрэн чивэрлж чадахгүй. Тэр юм одоо хайчуул хэмэдгүй боогоод л хураагаад хадгалаад л юм нь багтахгүй болтож зэрэг л авдар хоргоод ингээд шинээр нэм тавиад л тэн дотроо юм хийгээл хураагаа хадгалаад энэ хүүхдийн юм гэдэг тэр хүүхдүүд нь өстой зэрэг 10 20 хүртэл одоо бүр насан туршдаа тэдний өсрөн дэтрээ одоо хэрэгэлсэн юмнууд нь бүр тэр хөвөрөн ч юм уу тийм энэ нөхрийн юм гэдэг бүр энэ өөрийн юм гэдэг бүр хэдэн 10 жилийнхэн туршийн юм бүр тэр хөвөр хадгалаастай багтгүй болохтой жиргэл авдар хороо нэмж аваад дотор нь хийгээд байдаг. Ингээд энэ Япон айлууд ч гэсэн одоо тэр хүмүүс нь хул тавих гэж гоотроо бүр юм дүүрчсэн байдаг. Тийм учраас тэр 40 50 хүржгээ тэр мэрэгжлийн Япон гэр бүлийн эмэгтэйчүүд ч гэсэн коммариг ингэж суугаад энэ номыг уншаад энэ гэр чивэрлэх аргыг сураад ингээд амьдралд нь өөрчлөлт гарч ийнэ гэдээ олоноос ярьсан байна. Тэгээ энэ арга устай зэрэг Америкт дэлгэрээд Америкийн устай зэрэг тэр хуучин юм авдаг газрууд бүр дүүрээд багтахан болж байна. Хүмүүс нь устай зэрэг машинаар өөрийн гэрд байсан хэрэгтэй хэрэггүй юмнуудаа аваачиж хуучин юм хөдөлთა газруудаа аваач өгөөд хаяад. Тийм одоо бүүн болж байна гэж ингэж битсэн байна. Гинт одоо дэлхийгээр ойлгосон байж та амьдрал гэдэг чинь хуучин хэрэгтэй хэрэггүй юм одоо хаях явдал байсан юм байна. Тэгж гэрээ чивэрлэл дийлдэг юм байна. Тэгвэл одоо дахиад ребаунд гэж нөгөө бучиж одоо нөгөө юм нь хөглөрдөг. Тэр одоо жижигхэн одоо эхлээд анх байгуулах үед асар уудам тохилог орон сууч. Гэтэл явсаар дарагцаар одоо бүр хөл тавих гажиргууд тийм умгар жижиг гажир болж хавирдаг. Тэгэхээр энийг ойлгоод энэ чи юмуудын чинь хаях хэрэгтэй байсан юм байна гэдэг. Гэр чивэрлэг хавсгал болж ирсэн үг л дээ. Тэгэхээр хүн бол шүү дээ. Энэ дэлхийд эрэхтэн болтож нүчгэн ирээд тэгээд нүчгэн боцтгаа гэсэн юм уу байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөхөх үед ерөөсөө юу ч хэрэг байхгүй. Тэр амьдралд нь хэрэгжилсэн юм ерөөсөө өөрийн дагаад явахгүй чад тэр хөрөв. Тэр хүний юмыг хэн ч хэрэглэхгүй. За өөр хүмүүс нь гэсэн тоодгүй юм байл шүү дээ. Энийг өсөж нэдэд олныг харлаа одоо танд мэддэг хүмүүс. Энэ хүмүүс ингээд нас барахтай жирэн Японд тэр гэр орон гэдэл хэрэгжилсэн юм ерөөсөө тэр хөрөв үлдчих юм л да. Тэр өөр хүмүүс нь гэсэн авч явахгүй ч байхгүй, тоохч юм байхгүй. Тэгээ компани ирээд наадах юм аваад чадчихтайгаа бүгдийг хайж идэг ерөөсөө.
Чивэрлэг компанид тусдаж ирэх мөнгө төлчихдөг. Чивэрлэг компани ирээд хамаг юм ачиж авчаад тэгээ шатаа гаж шатаа гайч. Ийм байдалтай байгаа юм. Тэгэхээр ерөөс хүн дээрээс хэрэг болох юм маш бага. Тэгэхээр тэр өнгөрснөө өөрийн чинь дуртгал болох юмнууд байгаа шүү дээ. Тэр яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм л да. Өнгөрсөнд одоо авахулсан одоо татсан тэр журга сүүдрүүд байна. Янз бүрийн одоо жалуу сандан үед өмсөж исэн, мэдэлж хэрглэж исэн. Тэгээд дурсамж болохоор өөрийнх нь хайртай татсан хүмүүсийн ч гэсэн одоо эдэл хэрэгсэл одоо юу ч байдаг юм маш олон юмнууд байгаа шүү дээ. Тэгээд трийг одоо хайчхад болох уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм л да. Тэгэхээр хэн бол Коммаригийн энэ аргаар бол болно гэж байгаа юм л да. Тэр ерөөсөн бас ямар ч хэрэг байхгүй гэж бодлоо. Тэр өнгөрсөн тусдаж ирэх сайн ч юм байсан, сайхан ч юм байсан. Тэрнээс ирэхчээ бас одоо гонхтой, харамсалтай нүдчсэн байсан. Тэрийг хараад ингээд уяраад ч юм уу. Ингээд сохно гэдэрхэн одоо хүний эрүүл сэтгэл санаанд муу. Тийм юмнууд байхгүй бол тэр эргэн санах юм байхгүй шүү дээ. Тэгэхээр хүн болтож яг өнөөдөр яг одоо чагаар амьдардаг юм. Өнгөрсөндөө биш. Энэ их чухал. Тэр өнгөрсөнд үнэхээр одоо хар дарсан зүвттэй адилхан одоо урд нас ярьжсэн тэр траума гэдэг сэтгэлийн шарх хосон зүйл өчсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр муу мохож билгээд өнгөрчихсөн. Тэрийг одоо мартах хэрэгтэй. Тэрийг эргэн сануулахаар тийм ямар нэгэн одоо идэж үч юм уу, жураг гэдэг ч юм уу, ямар юм байвал тэр хэрэг байхгүй. За энэ жирэгчээ болтой жирэг сайн сайхан зүйлүүд амьдралаар дүүрэн байгаа шүү дээ. Тэр нь сайн сайхан байсан сайн зүйл шүү дээ. Сайн сайхан байжээ гэдэг. Тэрний хүчинд өнөөдөр ч гэсэн сайн сайхан байна. Тэгэхээр тэр бүгдийг ч гэсэн одоо орхиж болно. Тэгээд яг өнөөдрөөр амьдрах. Тэгэхээр зөвхөн өнөөдрөөр амьдарч өнөөдрийнхөө орчинд, өнөөдрийнхөө байгаа байдалд энэ нустай жирэг хүнд илүү одоо жаргалтай, сэтгэлийн дараас багтай, эрүүл амьдрал гэж байна л да. Хэрвээ өнөөдрийг зөвхөн өнөөдөр яг одоо ч байгаа хэрвээ сайн сайхан өнгөрөөж чадах юм бол маргааш гэсэн ялгаа байхгүй. Өдрөөр тулж ирсэн чаг үед нь л одоо сайн сайхан байлгаж чадах юм бол насан туршдаа одоо сайн сайхан жаргалтай байна гэсэн ийм санаа. Тийм учраас сайн дуртгалж болов муу дуртгалж болов тийм санаа шингэсэн тийм юмнууд байхад тэрийг нийх одоо хайрлаад байх хэрэг байхгүй. Тэрийг бас одоо устгах хаях юмны жосоолтонд оруулж болно гэж Коммари хэлсэн байна. За тэгэхээр энэ нэгдүгээр асуудал нь бол хаях чөөхөх асуудал. Тэгэхээр дараагийн асуудал нь юу гэхтэй жирэг тэр юм одоо хаанаас нь эхлэх үү? Дараал байдаг юм байна л да. Дараалал нь бас их чухал. Тэгэхээр эхлээд хувцас хонор энэ талаас эхлэнэ гэж байгаа. Гэтэ энэ чивэрлэгийн ус эртээс эхлэх хэрэгтэй. Үдийн өмнө өглөө эртээс эхлүүл таарна. Тэгээд энэ хувцсыг болтой жирэг бол хүн шийдэхэд амархан. Тэгээд тэрнийх нь дараа нь одоо ном бичих ч юм уу. Гэр эдэл хэрэгслүүд орно. Тэгээд хамгийн сүүлд нь болтой жирэг журах. Ягаад гэвэл тэр жургах ч юм уу тийм одоо бэлэг дурслын ч юм уу тийм сэтгэл шингэсэн одоо юмнууд байгаа шүү дээ. Эднэр бол жирэг их чаг орно. Нэг нэгээр нүжээд тэгээд өнгөрсөнд дуртахад бодоод. Тийм учраас энэ хамгийн сүүл чивэрлэх хэрэгтэй. Хэрвээ одоо журга хөрөг бичиж хаасаас эхлэх юм бол тэр чивэрлэгээ дуусахгүй гэж байгаа л да. Хэдэн чагаар ч гэсэн хэд өдөрчсөн тэрийг үжээд дуусахгүй. Тийм учраас чивэрлэгээ бол цаашаа явахдаггүй. Тийм учраас хувцас хонор тэгээд эдэл хэрэгслэл ном бичиг эднэрийн шийдвэрлэлд басна дараа болохтой жирэг энэ журга гэх мэтийн зүйлүүд рүү орно гэж. Тэгэхээр одоо бол бас тэгэд нийх одоо жургыг одоо хуучин бол маш их одоо тийм журга сүдрүүд байлаа шүү дээ. Бүгдийг угаалгаад чаасан дээр болгож авдаг бас учраас одоо бол дийлэнх нь одоо компьютер гар утсанд байгаа учраас ийм ажил бас хөнгөрсөн байх. Гэтэл энэ гар утас компьютераар тэр журга дүүрж байгаа шүү дээ. Би бас нэг хэдэн сарын өмнө бас нэг чивэрлэх гэж оролдоод байсан. Хэдэн хоногийн турш чаг хэрэглээс дуусахгүй байна. Өдөрт хэдэн 10 журга, жилд хэдэн мянган журга, 5-10 жилд хэдэн түмэн журга болчих тийм байлаа шүү дээ. Тийм учраас компьютерд байгаа жургууд, гар усанд байгаа жургыг ч гэсэн өдөр болгонд надад чивэрлээд ганц хоёрхон шилмө сайхан жургаас нь үлдээгээд явах бол бас амьдрал дараас болохгүй. Дараа нь бучаагаад үжигдэж амархан. Тэгээд дараагийн бас нэг чивэрлэх арга нь юу гэхтэй жирэг юмуудын устай жирэг эхлээд юунаас нь хайрцаг сав авдраасаа бүгдийг гаргана гэнэлтэй. Бүгдийг гаргаад одоо гэринхэн голд нэг жайнд нь бүгдийг явуулж ягаад. Тэгж хийн. Тэрнээс биш тус нь хийж болохгүй. За өнөөдөр унтахны өрөө дараагийн өдөр чочны өрөө гэдэг ч юм уу. Тэгээд дараа нь галтаа гэдэг ч юм уу тийм биш. Юмыг устай жирэг өрөөгөөр нь хараалгах хүн дээр нь гисэг бүлгөр нь биш. Төрөл жилээр хувцас бүгдийг гаргаж ирж ягаад бүгдийг чивэрлэн. Ном бол ном бүгдийг чивэрлэн. Бүгдийг гаргаж ирж буулгаж ягаад. Эхлээд ямар ч байсан нэгдүгээр алхам бол юу гэхтэй жирэг бүгдийг уутнаас нь бүгдийг авдар саваас нь үлдээж бүгдийг гаргаж ирэх хэрэгтэй. Гаргаж ирээд нэг гажраа болоод тэгээд тэрийг бариад тэмтрээд үжээд ялгаад тэгээд бочоод чих үедээ явах хөтэй жирэг бас нэг алтан чирмний хөтэй жирэгээс авдар хорог юм хийх сав суулга ерөөсөө нэмж хөдлөж авч болохгүй. Багааг нь гараж хаяхаас биш дээрээс нэмж хөдлөж авч болно.
болохгүй. Тийм агуулгах савуудыг хэрвээ нэмэхэл юм бол тэрний хэмжээнд нөгөө хогор новчин чугал тэрэнд хийгээ тавиад байх учраас. Тэр яг манай хөдөө орон нутгийн тэр бол бас гажир гэр орон томтой чагаагарын хавьд ч гэсэн хуурай. Учраас тэр юм одоо өмхөөр хөгжирж муутна гэсэн явдал энэ байхгүй учраас тийм нөхцөлд бол тэр одоо илүү гэрмэр одоо агуул санкон өнтер гэдэг тийм газруудаараа овоолоод хадгалаад байж болох байх л да. Дараа нь шийдвэрлсэн чинь тэр хамаагүй нийлүүлж гэж тачиж болно хөдөө орнот байгаа учраас. Тэгэхээр хотын хүмүүсийн хувьд бол одоо өвөр Монголд ч ялгаа байхгүй, Улаанбаатарт ч ялгаа байхгүй. Бас л одоо Японтой адилхан шүү дээ. Амьдрах оронжай багтай учраас тэрийг одоо эрүүл байлгах, байж чадахын хэрээр жаахан томсгох юм шаардлагатай шүү дээ. Тийм учраас тэр авдар хорог агуулга сав өнтер өдрөөс нэмж бодлож авахгүй байгаад нь одоо шингээж багтаах. Хамгийн сайн тийм юм байхгүй нь хамгийн сайн. Тэгээд дараагийн бас нэгэн арга нь юу гэхтэй зэрэг юмыг хурааж хадгалах үед дандаа босоогоор хийнэ л дээ. Энэ бас их сонин. Юмын уттай зэрэг дээр ингээд давхарлаад ингээд хураага хадгалдаг шүү дээ. Хайрч савраа хийхдээ. Тэгэхээр тэр бол буруу. Ягаад буруу гэхтэй зэрэг давхарлаад хийчихсэн юм чинь тэр доод талд нь байгаа юмыг гаргаж авах жаавал дээдлийнхэн юмуудыг сөхчиж дээдлийнхэн юмыг гаргаж доотлийнхэн юмыг авна шүү дээ. Тэгэхээр тэр хувцас хонор мэтэр чинь бүгдийг одоо хуйлаад тэр бас ихвэх одоо тэр аргуудын бүгдийн нарийн тайлбарсан байна л да. Бүр одоо оймос панс хүртэл одоо бүр яаж ихгүй гэдэг хураах вэ гэдэг. Тэгэхээр тэрийг дандаа ингээд хуйлаад тийм босоо байдлуудаар юм. Гэхдээ жирэг дээрээс нь харахтай жирэг юу байгаа нь ингээд харагддаг. Тэгээд тэрийг ингээд татаад авахтай жирэг бусад юмнууд хөдөлдөг жамбраа алдахгүй яг тэр юм ингээд авчдаг. Дараа нь алхахаа өмсөд хэрэглээд угаагаад бочаагаад тийм байдлаар юм. Тэр энэ босгох арга бол үндсэн арга юм байгаа. Тэр юмыг хурааж хадгалах. Одоо хөргөөгчн дотор одоо юм хийгдэж гэсэн ялгаа байхгүй. Ногоогийн хүртэл одоо жишээ нь лууван ч гэдэг ч юм уу, сонгон ч гэдэг ч юм уу тэрийг хөндлөн гөвтэй байдлаар хийхгүй тэрийг бүр босгож хийнэ гэж байгаа юм жаа. Үнэхээр их сонирхолтой. Тэгсэн мөртлөө үнэхээр үр дүнтэй юм байлиг. Тэгээд энэ юмнуудаа мөстэй жирэг гаргаад хаяхын хаяадаг үлдсэн юмудаа яах вэ гэдэг жирэг юм тавих тэр орон байршлыг дотоох хэрэгтэй. Тэгээд тэр гажир нь тэр юмнуудыг тавина. Тэгээд хэрэгэл дуусны дараа жаавал тэр буцаад тавих. Энэ бас нэг алтан дүрм. Юмнууд бүр дандаа тогтсон оронжээтэй. Ийм юм тэнд. Тэгээ хувцас сунар бол тэнд үлгэн. Тийм хувцсын тэнд малгагийн тэнд тавина. Ном бол тэнд таваастай байна гэдэг ч юм уу. Одоо гутал бол тэнд алгас зөхөө хадуур тэнд энтергээ тэр тогтсон орон байрын тогтоогчсон тэндэн байна. Хэрэгэл дуусаад хэн ч гэсэн жаавал тэнд буцаад тавих хэрэгтэй. Тэгтээ жирэг яах вэ гэдэг жирэг нөгөө рибанд гэдэг юм байхгүй ч юм. Бочиж нөгөө юм жамбраагаа болох. Тэгэхээр гэр нэг удаа чивэрлээд дуусна гэдэг энийг хэлж байгаа юм. Гэр чивэрлэх бол амьдралын зорилго биш, өдөр тутам хийдэг зүйл биш гэж байгаа шүү дээ. Гэр чивэрлснээр дараа амьдрал хэлнэ. Өөрийнхөө одоо хийх гэж ажилдаа одоо яаралдах. Зөвхөн тэр одоо ажиллах амьдрах тэр орчныг бүрдүүлж байгаа шүү дээ. Гисэн мөртлөө одоо ингээд өдөр болгоо хөдрөөд байдаг. Чивэрлэл дуусахгүй, ураагаа дуусахгүй одоо ийм айл ба шүү дээ. Тэгэхээр чинь ер нь дийл галууд ийм шүү дээ. Тэгээ энэ чинь одоо тэгээд дарагдаад ихтэй жирж залхуурсан дээр улам илүү юмнууд нь хөглөрөөд тэгээд юмдаа дарагдаад тэгээд эрүүл амьдрах орчин алдагдаад өдөр болгон одоо хураагаад л чивэрлээд тань үлдэр чинь маш их ажилсан хүн байтаар хам шүү дээ. Тэгээд дийлэхгүй. Тэгтээ жирийн хүмүүс бол тэрэндээ дарагдаад тэгээд тэр хог тоос хөглөрсөн юм дундаа ингээд амьдардаг болоод тиймэрхүү амьдрал өдөр тусам үргэлжилнэ. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхин төлөө тэр хэрэггүй юмуудын бүгдийг бараг ерөнхийдөө бараг хэрэгтэй гэж үзсэн юм чи маш их чухал амьдралд хэрэгтэй гэсэн юм бол үлдэх учраас юмуд нь маш чөөхөн болчихсон байна. Гэр чи оронжаа гараад ирчихсэн байна. Тэгээд юмнуудаа болохтой жирэг тогтсон оронжааг нь олгоод тавьчихсан байгаа. Тэгээ юмудаа босгоод тавьчихсан байгаа. Тийм учраас тэр ерөөсөө бочиж хөглөр нэгсэн юм байхгүй. Хэрэгэл дуусаад бочоогоо тавьчих. Ганцхан их ажил нь юу гэхтэй жирэг одоо шалан тоос соргочоор сорох. Гэтэл тэр шалын тоосыг сордог машинаас тэр автоматар ажилдаг болчихсон байгаа шүү дээ. Хүний хүч орохгүй өөрөө шалан дэгвч эргэлж яваа тэр шалны тоос чивэрлчих учраас. Тэгэхээр гэр чивэрлэх, гэр дэгдэх гэдэг ажлаас чөлөөлөгдөн гэсэн эрхчлээтэй. Одоо зөвхөн ажил амьдралаа бодож байгаа болсон. Тэгээд эцэстэн дүгнэд хэлэхэд чивэрлэнэ гэдэг нь бол тэрээс юм дэгдэнэ гэдэг нь амьдралын зорилго биш ээ гэж байгаа шүү дээ. Чивэрл дуусаад сая шинэ амьдрал эхэлнэ. Энэ ресет хийж гинэ гэж цагаан час болгоогоод тэгтээ жирэг хүн болтой жирэг энэ гэр бүлийнхээ хог ловшинд дарахчихсан. Тэрнтэй адилхан сэтгэл санаач гэсэн юм тийм хүнд болчихсон байна. Тэгэхээр энэ бүгдийг чивэрлээд дэглээд дуустал жирэг амьдрах оронжээ гарч ирнэ. Нөгөө талдаа болтой жирэг амьдрал шинээр эхэлнэ. Тэр дараасаасаа мултраад тэр нь болтой жирэг өөрдөө мэдрэхгүй ч гэсэн тэр далд байдлаар өөрийн чинь амьдралын дараас болж байгаа тэр хуучин юмнууд чинь эрүүл агаар амьсч амьдрдаг болно. Эрүүл мэндэд тустай, гоо сайхан тустай. Ингээд сайтар чивэрлж арилгаснараа сэтгэлийн дараас арилаад
амьдрал шинээр эхэлнэ. Толгойч шин санаа орж ирнэ. Амьдрах шин итгэл зориг бий болно.